авч ажиллаж үзчихсэн хамгийн анхны гол дүрийн кино болж байна. Манай их алдартай л да. Гэхдээ та нар танихгүй байх. Яаж амьдсан болоо гэж гайхаад байсан юм аа. Стоп яа. Жохон бахта цасаа охиныг аягаар их ингээл цасаа охины хувцамсаад бүжиглээл өөрийгөө цасаа охин болчлоо гэж бодоод байдаг байсан. Тэгэл яг юу 20 гарцсан. Тэгээд цасаа охин болоод тоглосон чинь айгу сони юм байлээ. Амар жохон хүүхэд насандаа эргээд очсон юм шиг санагдаад. Тэгээ ер нь бол кинонд тоглоно гэдгийг сонсоод амар баярлж ирсэн л да. Яаж тоглох вэ? Яаж жүжиглэх юм бол жүжигчид ер нь яг яаж одоо киногоо бас гоё илүү амьдруулж өөрийгөө бас тэр дүрдээ орж тоглох юм бол гэдгийг бас айгүй их гайхаж ерөөсөө ямар ч төсөөлөл байгаагүй. Тэгээд киноны баг бол тэрнээс бүр тагас зэрэгжилтийн байдалтай байдаг. Кино гэдэг бол дэндүү том юм зүйл юм байлээ. Тэгээд бас манай хамтлагийг энд оролцуулсан явдалт нь бас нийт хамт олондоо киноныхоо нийт хамт олонд бас баярлалаа гэж хэлмээр байна. Маш том дэвшил биднэрт маш их зүйлийг эндээс олж авсан. Шинэ оноо хүртэж ав шинэ кинотаа ингэж бас золох гэж байгаад уран бүтээлчний хувьд маш их баяртай байна.